Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын үндэсний малчин телевизээс бэлтгэн өргөдөг уран бүтээлчийн нэг өдөр нэвтрүүлэг маань. За шинэ оны босгон дээр баярын дугаараар та бүхэндээ хүрч байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань хойморт Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Баян Далай, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Батмөх гэж хоёр эрхэм сайхан уран бүтээлч дандууд маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд та хоёртаа бас энэ сайхан орой мэндийг төвшүүлье. За тэгээд яг телевиз үзэн сууганы монголчуудаа тэгээд энэ аймагт цар тахал өвчний бүгдээрээ ялан дийлж гарч чаднаа. Дөрөвний хариуцлагатай байгаарай гэсэн сайн өрөөлийг хэлье. За та бүхэндээ энэ сайхан цаг мөчийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. За баярлалаа. Тэгээд 2020 он хэдийгээр одоо энэ цар тахалтай дэлхийн нийтээр өвчин зовлонтой байсан ч гэсэн уран бүтээлч хүмүүс бол одоо цаг наргүй одоо ажиллаж байдаг уран бүтээл бол мэдээж зогсохгүй тийм ээ. Хоёр сая уран бүтээлчийн маань одоос оны төгсгөл дээр хамтарсан болор сарны аялгуудаа очиж явсан чамрууга гэж хамтарсан лайв тоглолт 2 хоногийн дараа болох гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил. За ингээд тоглолтынхаа онцлогоос та хоёр мараас ярив тийм ээ. За бид хоёр энэ цар тахлын одоо энэ үед өөрсдийнхөө уран бүтээлийн талаар нэлээдгүй олон зүйлийг бас ярьж ирсэн. Түрүүчийн бас 20 тавигдахад бол тусдаа уран бүтээлийн тоглолтыг тус усынхаа одоо төрс нутгуудаар хийгээд ирсэн. Тэгээ энэ явж ирснийхаа дараа ярилцж байгаад хоёулаа ер нь 20 одоо байхгүй байсан бол мэдээж одоо хөдөө ахаад уран бүтээлээрээ гараа явчих хэрэгтэй байсан. Тэгээ ингэж нэлээ хоорондоо ярилцж сууж байгаад хоёулаа ямар ч байсан одоо нэг төлөвлөгөөгөө гүйцээж энэ онлайн тоглолтын хэлбэрийг одоо сонгож өнөөдөр болор сарны аялгуудаа очиж явна гэдэг өөрсдийнхөө бүх одоо сайхан гоё тэл зүтгэлийн одоо үншлэрээ дуулсан дуунуудаа нэгтгээд тэгээд одоо энэ тоглолтыг хий гэж зорьсон. Тэгээд ямар ч байсан 12 сарын 30-ны 19 цагт энэ сайхан тоглолтоо явуулж байсан. Хүрэх гээл цаг наргуул ажиллаж байна да. За мэдээж одоо тоглолт 2 хоногийн дараа тоглолтын ажил гэдэг бол бас завгүй байгаа тийм ээ. Лайв тоглолтын бас нэг онцлог бий. Мэдээж бол энэ технологийн дэвшлийг харуулж байна. Цаг үетэйгээ зэрэгцэж одоо яг явж байна. Мөн л адилхан одоо бүх өөргөөр паст хийдэг шиг л бэлдэн тийм ээ найруулга орон тийм ээ. Тоглолтынхаа дүүл өвцөн талаар. Энэ нөгөө яг ер нь уран бүтээлч яг хүний нүдэнд ил байдаг нь бид хоёр болохоос биш яг ард талд ажиллаж байдаг баг тэр арын одоо албаны хүмүүс гэдэг бол маш бүр илүү одоо биднээс илүү хариуцлагатай хүмүүс байдаг. Тэгэхээр Тик Entertainment гэдэг Монголын үндэсний телевизийн хамт олон. Тэр институтийн хамт олонд бол маш их баярлж байгаа. Хүн театрын хамт олонд баярлж байна. Яг гэвэл энэ тэр тайз гэдэг чинь маш одоо бидний тоглолт тайзаараа бол энэ ер нь бол нэлээд өөр байгаа. За тэгээд одоо манай Батмөхийн дуунууд ер нь айгуу тийм сайхан хөгжмөлөг, хөнгөн ритмтэй тэгээд их гоё ер нь бол шинжилтэй их гоё тийм холбогдож байгаа. Зүгээр ер нь бол яг мэдээж хэрэг тургын 3 цолоо гэж байдаг тий. Аялгау, шүлэг, дуу гэдэг бүх дууны нийцэд мэдс байдаг ч гэсэн дууг хүнд яаж гоё хүргэх үү тийм ээ. За тэр мөр талаараа бол яг ардлын магийнхан үнэхээр сайхан ажиллаж байгаа гэдэг. Бүх хүмүүст л одоо бидний зүгээс тийм ээ баярлал сууж байна. Одоо нэг догтлол гэдэг чинь нэр нь хэцүү юм байна. Тэгээд догтлын хажууд айдас байдаг юм байна. Айгаад ингээд унтахгүй байна л да ер нь шүн унтахгүй байна. Ягаад ч мэдгүй нэг за амрыг гэж бодоод ингээд өөрийгөө чөлөөлөд унтах гэхээр нэг дуу яаж дуулах уу гэдэг юм уу хүн хэр үзэх вэ гэдэг юм уу янз янзын бодогдоо тэгээд ер нь унтахгүй байна. За мэдээж одоос өөрөөсөө төрс нутгаар бас 20-оос өмнө айлын тоглолтоор явж байсан тийм ээ. Батмөгийн үед бол болор сарны аялгаугаад пастад анхны уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Ер нь одоо энэ уран бүтээлч болох одоо түүх зам л тийм ээ. Тэгээд энэ сайхан сайхны тоглолтоо бүргсэн. Тэгээд уран нутгийн өөрийнхөө одоос нутгаас эхэлж айлын тоглолтоо эхлүүлсэн гэдэг. Ингээд бол бас 20-оос амжилтаасаа ярий тийм ээ. Одоо яг бидаас уран бүтээлч болохоос өмнө бол зөндөөл одоо хөдөө гадаа явдаг байсан л да. Жишээ нь одоо тэгээд би нэг хэсэгтээ бол чул уран бүтээлч байлаа. Сарны чулуу чуулгынхаа уран бүтээлч байлаа. Тэгээд яг чөлөөт уран бүтээлч болсноос хойш бол яг нөгөө өөрөө би дагаад явж үзээгүй юм билээ шүү дээ. Ах нарыгаа дагаад ч юм тий. Одоо энэ хүмүүсийг дагаад ингээл машинд суугаад гараал
дуулаад дуулчаад хөтлөж орж ирээл суучдаг. Яг ингээд одоо бие даагаад өөрөө явахаар тий хаагуур явах уу тий очиод хинтээ уулзах уу тоглолтоо яах уу өөр дээр ингээд ирнэ. Тэгээ бас хамт явж байгаа уран бүтээлчтэйгээ явна гэл. Ингээд ер нь уран бүтээлч хүний хамгийн одоо тэр аз жаргал нь тэн дээр байдгийг болов бодож. Яг өөрийнхөө ингээ хийгээ тий. Яг өөрийнхөө санснаар одоо тоглолтоо ингээд яг ингийн шүү гэд. Өнгөрсөн жилийн болор сарны аялал тоглолт бол бас л яг адилхан. Бүхэл зүйлийг одоо ингээ гоё хийчих юмсан. За анхны уран бүтээлийн тоглолт гоё өнгөлөг байвал тий хүний сэтгэл бас гоё байвал бас цаашаа бас гоё байш шүү гэл. Ийм олон тийм нөгөө сэтгэл зүйн хувьд бол гоё сайхныг мөрөөдөж дандаа л одоо сайхан зүйлүүдийг бодож явдаг болохоор ер нь уран бүтээлч болсондоо их баярлдаг л та. Тэгээд бидаас уран бүтээлч болохын тулд олон одоо замыг тууллаа бүжигчин болж ч үзлээ. Тэгээд анх нөгөө бүжгийн сургуульд орсноос хойш тэгээд би өнөөдөр ингээд бас хуучны сайхан дуунуудыг бас дахиж дуулаад бас зарим хүмүүсээс баяртай, зарим хүмүүсээс бас өнөгтэй ч юм уу тийм шүүмжлүүдийг зөндөө сонсдог. Тэгээ одоо бодоход гэх юм бол бараг 7-8 жил болцсон ба шүү дээ тийм ээ. Тэгэхээр анхныхаа тоглолтыг хийгээд нулимстай баярын нулимстай зогсож исэн юм гэх юм бол яг тэр тогтлыг бол үгээр хэлхий аргагүй л тийм. Тэгээ энэ тоглолт ч гэсэн одоо хэдийгээр нөө үзэгчгүй болж байгаа ч гэсэн ахаал тийм тогтлол айдас бас байна шүү дээ тийм. Одоо яг ингээд нөө үзэгчгүй болохоор одоо яах вэ? Тайсан дээр байгаа юм шиг тийм гоё эмоцоо яаж гаргах уу гэл. Иймэрхүү юмнуудыг бодох тус нэг баянлагийг илбэр заримдаа нойр хүрхгүй байх шиг байна байна. Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Яндынгийн Батмөнх. Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Баян жаргалын Баян далай. Болор сарны аялгаутай очиж явна чамрууга хамтарсан уран бүтээлийн лайв концерт 2020 оны 12 дугаар сарын 30-нд 19 цагаас Юни Лайв 88 дэдэш 900 суугуудаар Монгол түмэндээ өргөн барьж байна. Тоглолтод Монгол улсын лайв жүжигчин Амар жаргал, Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Voice Show-ны шилдэг оролцогч Наранху, Цэнгэлд бүжгийн дэлхийн аваргын шагналт мөндөд самтлаг оролцсноо. Монгол түмэндээ ирж буй шинэ оны баярын мэнд хүргэе. За баянлагийн хувьд бол одоо бас уран бүтээл сүүлийн үед бол сайхан уран бүтээлийн олзон магтай сайхан байгаа. Бас мэдээж одоо анхны тоглолт бүх өргөнөөс эхэлж байсан тийм ээ. Баянлагийн хувьд бас тоглолт хийн гэхээс илүү өөрийгөө нэг хүмүүстэй одоо юу хийж байгаа хүн бэ? Яг юуны төлөө явж байгаа хүн бэ гэдгээ. Одоо миний багш одоо ерөө гэдэг одоо би ч өөрөө эмээгийн хүүхэд. Эмээг бол яг гоо тэгээд жам ёсоор юм ээ. Тэнгэрийн хооронд одоо намайг харж идэг байх гэж боддог. Тэгээ миний багш чинь одоо миний бас ерөөсөө л ээж шиг юм шиг. 23 оныг чи одоо багшийнхаа гэрт очиж гаргаж ирсэн. Тэгэл одоо яг нодингийн он одоо энэ жил энэ он өдрөл одоо багшаас жоохон хол байна л да. Тэрний өмнө одоо сургуулаа төгссөн ч гэсэн багш дээр очдөг байсан. Тэгээ багш маань яг нэг зүйлийг надад хэлдэг байсан л да. Манай одоо Бадрал гэдэг миний найз бид хоёр чинь яг хоёулаа яг багш дээр ойлгоно. 60 эд хүүхдүүд хөгжим бүжигт орж ирсэн. 64 хүүхдүүд. Тэрнээс бид хоёр нэг эмэгтэй байсан. Тэгээ эмэгтэй дундаас нь бас амьдралын шалтгаанаас сургуулаа өөрчилсөн. Тэгээ бид хоёр яаж чад манай Бадрал ч Орос морсоор ингээл одоо Монголын нэрийг зураад талаа сайхан явж байна. Одоо миний хүү энэ яаж байгаа вэ гэдэг одоо нэг энэ байна одоо манай гэр бүлийн нэг хүн шиг байна гэдэг намайг шинэ жил болохоор багш дээр нэг цэцэгтэй ингээл очдаг. Одоо эмээн бол одоо эмээ дээр очих боломжгүй шүү дээ. Ингээл орд ирсэн. Тэгж жагаад хүн өөрөө өөрийгөө бий болгох хэрэгтэй маа миний хүү. Яг намайг ер нь багш маань ер нь гурмын манай багш бол одоо олон шагнар хэлэх байх та. Уур гэж ер нь манай багшд байхгүй. Аюу тийм сайхан дэлгүү. ер нь их тайван шүү дээ. Сайхан. Тэгээд би ер нь багшаагийн тэр чанарыг яг хөө бүр гівшилтэй те багахан хэмжээнд бас дуурайсан болоо гэж боддог юм. Тэгээ аливаа зүйл их тайван хандахыг хүсдэг. Манай багшийн одоо надад бүр хамгийн их ойлгуулсан үг гэдэг. За алдаж онд явж байгаа чи энэ төвчөнд ирлээ. Урлаг бол чамайг хоёр гар дээр ингээд авдаг. Зүгээр ингээд хайчих бол их газар хүчтэй юм шүү. Миний хүүгээд ер нь л яг миний нэг
Огч дээр очиод бид тэр чинь тэгэл нэг ууж хөрөөд л одоо нэг халуун сувтай цай тавиад 2-3 цаг яриа суучих шүү дээ. Тэгж яагаад их холын бодлыг бодож хэлсэн үг юм болоо гэж боддог. Тэгээд жоохон тийм давхар айдас явдаг надад. Надад бүх өргөний тоглолтоо хийх гээд багш дээр очиод нэвтрүүлэг болоод гэсэн чинь багш маань ингээд айгүй ингээд үнэхээр их баярлсан. Одоо станерэгээд тэгээд намайг нөгөө нэвтрүүлэгч нь бол одоо уран бүтээлч хүүгээ одоо баянтлагийн талаар ярьгээд багшиг тэгж байгаа чинь би хажууд нь хүүгээ магтмаар байна. Миний хүү гараад нэвтрүүлгийн өрөөнд ороосоо зээгээд. Тэгэхээр яг нөгөө нэг тоглолтч бай, уран бүтээлч бай, бүх зүйл минь надтай хамгийн амин сүнсэн миний багш, миний эмээ. Тэгээд тэр хөгжим мужийн коллеж руу миний гарыг хөтлөөд орчихсон. Миний Бачаарал гэдэг ах. Энэ хүмүүстэй бол маш их холбоотой. Тэр хүмүүстэй баярлж авдаг. Урмын тоглохгүй юмсан гэж маш их одоо хичээдэг. Нодны бүх өргөний тоглолт бол яг энэ хугацаанд одоо бодоход бол айгүй их том зориг гаргасан юм. Инх мундах гэж найзтайгаа хамтарч хийж байлаа. Тэгээд хүний нөгөө нэг зориг бүхнийг дийлнэ гэдэг нэг үг гэдэг чинь тэр үгээр бол зориглсон, тэгт онсон. Зөндөө алдаа байсан. Яг одоо өнөөдөр бид хоёр ингээд болор сарны аялгаатай очиж байгаа чам руугаа одоо их олон хүмүүс хэлж байна л да. Их мундаг нэр юм аа, лут нэр юм аа гэдэг. Гэхдээ энэ манай болор сарны аялгуу гэдэг одоо ингээд хүн болгон мэддэг. Очиж байгаа чам руугаа ч яг одоо та бүхэн маань мэдж байгаа. Нэг төгжрлийн тухай доошроод ингээд оо тийм ийм учиртай юм уу гэх. Тэгээд ингээд нэг бас тэр дунд төгжөлтэй ч юм ороо авчиж байгаа. Тэгээд энэ бүх зүйлийн ард байж байгаа одоо софт музик болон лаад студ тэгээд мэдээллийн мэдгч одоо малчин телевиз, үлзээлээс талын Монгол энэ одоо бүх хүмүүст л бидний зүгээс маш их баярлж байгаа. Бид тэр мянган дуулаад одоо нэг зорж байгаа шүү гэд ингээд орлоод яг уу энэ бүх зүйлийг мэн дэмжиж бидэрийг энэ голоосоо тийм ээ ард түмэнд хүрэх гээд одоо гүүр болж байгаа. Энэ гайхалтай ардлын багийнхандаа та бүхэндээ л маш их баярлж байна. Баярлалаа тэгээд. Баярлалаа тэр манас нэг өгшөө шав сайхан байна. Тэр өгшөөгөө бас ярьсан. Мэдээж мань ярил хүүхэд хүн болгон дээр шав манас яг ингэ толж ажилладаг гэдэг өөр. Тэгээд ямар ч тийм энд ийм байгаа гэж одоо энэ тийм ботцсон яваа шиг хүний өмнөөс бараг тэгж хэлдэг тийм юм. Гайхалтай. За тэгээд он солигдохын мөчтөр бол мэдээж өсөө 2 уран бүтээлч юм аа. Энэ сайхан тоглолт болгож байна. Энэ цаг хугацаанд бас хамтдаа байж. Одоо бол сайхан шүү дээ. Нэг талаар энэ коронавич биднэрт бас дэлхийн нийтэд энэ хөл нийлүүлэн алах бас боломжийг олгож хүн бүхэн одоо гэрээсэл үзэж шүү дээ тоглолтод тийм ээ. Үлээ хаанч байсан одоо бүр Монголч гэсэн л одоо шууд коноптераар үзэхэр ийм цаг хугацаанд ирсэн байна. Хамтдаа бас олон хүмүүс хэм сайхан уран бүтээлчтэй маань юу зорьсон энэ тоглолтоор юу харуулах гээд байгаа тийм энэ бүгдийг бас харах байх гэж бодож байна. За тэгээд болор сарны аялгау гэж бас их гоё нэртэй гоё дуу тийм ээ. Ер нь бол манай Батмөнхийн дуунууд бол бас нэг хөнгөн ирээдүйнтэй. Тий. Одоо энэ хуучны цагарангаа нутагч гэсэн тийм ээ. Дуунуудынхан бас хүн болгонд бас уран бүтээлч хүнд бас өөр төсний зорьсон зорилго баг шүү дээ. Би ийм байдлыг л одоо илүүтэйгээр надад ийм байдал. Ер нь бол тийм хөнгөн тэр байдлууд бол одоо нодингийн тоглолтын дээр ч гэсэн харахад бол тийм ээ арын бүжиг ингээл харахад энэ талаараас өөрхөн уран бүтээлийн зорилгоос тийм Болор сарны аялгау гэдэг дуу бол бас тийм хөнгөн гэгээхэн тийм гоё дуу шүү дээ тий. Сарны аялгау яс модод мөчрөө шилгээ унсан навчнаас чиг аяхан. Тэгээд энэ яагаад тоглолтоо энэ дугаар нэрлэе гэж бодсон юм бэ? Энэ тоглолтынхоо энэ талаар яаж бодсон юм бэ гэдэг бол би ер нь яагаад одоо нэг дуунууд нэг жоох юм диско байж болдгоо юм тий. Шөө диско мөртлөө шөө тийм баяж юм. Өөрсдийнхөө хэв маягийг хадгалаад тэгээд одоо энэ хуучны дуунууд ч гэсэн шинжлэхдэгтэй өшөө бүр тийм орчин үеийн одоо хөгжмийн региструудыг ашигласан. Тийм гоё байж болохгүй гэж дотор боддог. Тэгэл хөгжмийн найруулагч найз нартай бол хэлнэ одоо лаад санаагаа хэлж санаагаа хэлнэ.
Тэгээд сүүлд эхлээд нөгөө намуу үдшгээд дууг бас тийм болгоод дараад нь гангар цагаан сутаа гэдэг дууг бас арай өөр болгоод тэгээд Цэнхэр ангаан нутаг гэл бас ингээл хийгээд ирсэн чинь намайг манай найзууд бол диско гэдэг л та. Сүүлдээ ч одоо тэгээд тэрнэндээ дасаа. Яг тэрэн шиг дуунууд гаргаад аймаас гаргаад тах шүү дээ. Тэгээд тоглолтын санааг бол нөднөө цард халууг байхад бол яхан явсан л да. Японд байж байгаа Америкт очлоо. Америкт үлдэх тийм боломж ус байлаа. Америкт байж байхдаа бодож ирсэн. Би ер нь юуны төлөө явсан юм те. Одоо энэ том гүрэнд үлдээд би юу хийх юм? Баах уран бүтээл хийж яагаад гинт юм одоо те. Гинтхэн Америкт очиод ингээ алга болчих. Тэг Америкт сурыг гэж бодлоо. Буцаад ирсэн. Буцаж ирчээд байж байгаа л ерөөсөө тоглолтоо гэж шийдсэн. Наашаал нисэж явахтаа шийдсэн. Тэгээд ингээ шүн чи ингээд айгу удаан нисдэг шүү дээ. Тэгээд онгоцны цонхоор ингээд сар ингээ гарцсан. Ингээд ингээ хөвцсөн бодлого өөрчлөж тийм ээ. Тэгээд тэр сарлуу ингээ харж байгаа. За ерөөсөө очиж тоглолтоо л хий. Тэр юу ч хийж явах вэ? Өчнөө ажил төрөл хийгээд өөрийнхөө хэмжээнд бас те амьдрал хаваа явж байгаа юм чи. Ер нь би энэ уран бүтээлч болсныхоо ичдийг үзье те. Гэж ирээл ерөөсөө болор сарын тоглолтод бэлтгэлдээ ороод тэгэл 10 сарын 29-нд тоглолтоо хийсэн. Тэгээд тэрнээс хойш бол яг тоглолт хийнэ гэдэг чинь ерөөсөө тэгээд өөрийнхөө уран бүтээлийн нэгдүгээр тайлах хэмжээ. Одоо анхны уран бүтээлийн тоглолт Монголд тэгэл ингээр бүхэл зүйлээр зориулаад эргээд тэр маань бас буцаагаад хариугаа өгч юм л да. Дуунууд маань хүн сонсдог болж байна. Эргээд тэр нөгөө тэндээсээ бас урам зориг авч тий. Тийм учраас энэ тоглолтыг ч гэсэн бит хоёр бас дахиад бит хоёрт нэг дэвшил гараасай гэж дотроо ярилцж байгаа залуу уран бүтээлчдийн хувьд ч гэсэн хоёулаа хөгжмийн найруулган дээр ч гэсэн ярилцаж хамтарч хийсэн дуунууд маань ч хүртэл бас дуулагдахаар төлөвлөгдөж байгаа. Тэгэхээр Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Яндынгийн Батмөнх, Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Баян жаргалын Баян далай. Бодөр сарны аялгаутай очиж явна чамрууга хамтарсан уран бүтээлийн лайв концерт 2020 оны 12 дугаар сарын 30-нд 19 цагаас Unilive 88 дэдэш 900 сугуудаар Монгол түмэндээ өргөн барьж байна. Тоглолтод Монгол улсын гавь жүжигчин Амар жаргал, Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Voice Show-ны шилдэг оролцогч Наранху, Цэнгээд бүжгийн дэлхийн аваргын шагналт Мөндөс хамтлаг оролцсноо. Монгол түмэндээ ирж буй шинэ оны баярын мэнд хүргэе. Ингээд би нэг зүйлийг ойлгоод байна. Одоо ингээл энэ дэлхийн нийтээр цар тахал ингээл дэлхийд даяараа дуус бид нэр одоо ер нь бол хүн бүхэнд мөнх төгрөг одоо юу ч байгаад бол хүн юу ч гэдгийг бол энэ одоо өвчин бол ойлгуулж өгч шүү дээ тийм ээ. Ганцхан чи амьд байх, эрүүл байх тийм ээ. Тэгээ би нэг зүйлийг ингээд телевиз дээр ингээд айдууны мэдлэгээ ингээд хүмүүс ингээд дуу ямар дуу сонсохыг ингээд хүсэж байна. Ингээд сүүлийн үед бол одоо Баян далайгийн би өөрийнхөө их цулгаайтын гэрэлтэж амьдраарай тий. Дандаа ингээд өөдөн тэмүүлсэн нэг ийм дуунууд. Ер нь ингээд одоо бусад орны дуунууд ч гэсэн дандаа нэг цаг хугацаа руу тэмүүлсэн бас нэг ийм чиг хандлага руу ирж штэ тийм ээ. Тэгээд одоо энэ би өөрийнхөө гэж энэ сайхан уран бүтээл тэ одоо бас холбогдсон төв Баян далайг дуус эзнээ олно. Тэгээд энэ олон түмэн энэ нь бол богинохон хугацаанд бол одоо бас саягаар үзэгчд хүрлээ шүү дээ тийм ээ. Тэг энэ дууныхаа талаараас үзэгчд яарэ. Очиж явна чамрууга гэдэг дууг 2012 онд би эхлээд одоо баяр мөнх надад өгсөн. Өөр зөндөө дуунууд надад байсан л та. Зөвхөн энэ дууг л би ингээд ямар нэгэн байдлаар би те ингээд одоо цаг үеийн түүжилтэй үе ингэдэй гэж бодсон. Очиж явна чамрууга гэдэг дуу маань бол надад би өөрөөр гэдэг дуу авчиж өгсөн гэж боддог. Зөв. Эхлээд аримшруулч хөгжмийн найруулга нь өөр байсан. Одоо баяр мөнх маань өөрөө тэр аримшруулч дээр дуулсан байсан. Тэгээ би тэрэн дээр дуулсан ч гэсэн тэгтээ би хөгжмийн найруулгыг өөрөө өөрчлөөд бүх өөргөнийхөө тоглолтод одоо нодны шинжилс дуулаад тэр дуулсан дуу нь баримж байхын чигэнд байсан байна. Зөв. Одоо би өөрөө зохиосон тийм ээ. Гавьяатай чигэнд. Баримж гавьяат маань бол би өөрийнхөө 2 жилийн өмнө зохиочихсон өөрөө ингээ гитартаа сайхан дуулаад
Тэгээ баяр цэнгэл ахтай ингээд гоё хөгжим үг мүгийн сайхан бичүүлээ тэгээ хөгжим хөгжмийн юм байвал гоё гитартаа дуулаад ингээд өвөр Монгол сонголт ингээд бас өөрөө ингээд сайхан дуулсан байсан. Тэгээ би явж байгаа маань намайг чи баг байхад би нэг одоо нэг 92 цагаал эрдмийн 2 цагаал гэдэг одоо нэр нь их тодхон санагддаг. Наадмын өмнө тэр одоо чулуугаа байгаад би явж байгаа хоёр тоглолтоор очижсэн 70 60-ын сонгод манад орно гоё. За. Тэгээд одоо ямар тийм юу хөдөлсөн би нэг мөртөө тавьчих байгаа тэгээд тэр тоглолтыг үзсэн. Нэг тоглолт юм бол нэг айхтар үзээд идэгээс. Давхиж очивол нөгөө тоглолтод үзсэн нэг залуу гараад ирчих манай ангийнх намайг өөсөөрөө төлгсээр багаарчихгүй. Би ч ангидаа бол одно ч гэдэг дууг жигтэй. Тэгээд тайзруу бол гардггүй. Аврагууд төлхөө гаргацсан. Би гараад яасан хацуулс нөгөө нэг оройтсон борог нь мэдгүй юм байх гэж. Тухайн үе чинь морин дээр дуулаа явждаг гэсэн чинь. Дуулсан чинь за энэ хүүхдэд их сайхан дуулдаг хүүхдэд нэг надад ийм нэг их гоё юм тийм гитар хөгжимтэй юм зангаа надад билэлжсэн. За чи үнэхээр уран бүтээс дуучин болъё гэж бодож байгаа бол ахын дүүдээ уран бүтээл өгнө гэж тэгж ярьжсэн юм байна. Тэгэл хаашаага тэр чин зөндөө олон жил хугацаа өнгөрчихөж байгаа. Дуучин болох гал би ч гайл дотрын ангид орж байгаа тэр сургуулийг хайж байсан шүү дээ орхиод. Тэгээд урлагийн сургуульд орно тэгээд зүтгэсэн. Тэгэл тэр бүх зүйлүүд нь нөгөө нэг би нэггээр юу ярих гэдэг нэг бодол биелэлээ болж шүү дээ тийм. Үргэлж тэрнийхээ төлөө бодож яв. Тэр нэг бодол нэгээд сансан төлөөнөр одоо би одоо тэр түлхүүр security гэх ном байг уншдаг л да. Тэрнтэй адилхан ингээд тэр нэг өдрөл биелсэн юм шиг байна гэж бодлоо. Тэгээд энэ дуу олж тэгээд би өөрийнхөө гэдэг дуулах гал бямжуу гавьтай л уулзсан юм шиг байна л да. Нөгөө нэг хөөргөний тоглолтод бямжуу гавьт чинь рекламн дээр нэг үг хэлээд өгсөн ч үгүй гэдэг. Тэгжсэн үн зүйлтэй баянтлаа. Нэг миний хөө нэг ийм гэд миний дүүстэй ингээд гэд. Тэгээ софт музик студ надтай өрүүлж холбоотой байдаг. Эхлээд актав студ дээр бид хоёр уулзсан. Утасны дугаараа солилцаал. За нэг ингээд та нэг ингэсэн тэгс. Яг мөн байна. Яг мөн. Тийм байна гэд мэдсэн. Тэгээд дараа софт музик студ дээр бямжуутай уулзаал. Бас л тохироогоор таарсан. Тэгэл таарал бид хоёр нэг азуулж нэг манай нэг найз бидэд бас хавьтаа нэг юм авчиж өгөх байсан. Тэгээд тэрийг авчиж өгөх хугацаа жоохон урт байсан. Хүлээсэн. Хүлээх зур бид хоёр маш их зүйлийг ярьсан. Яриад хамгийн сүүлд буугцыг нь би өөрийнхөө над дээр ирсэн байдаг. Тэгээд олон дууцтай дуулыг гэж авъя гэж хэлсэн гэсэн. Тэгээд залуу насндаа алдаж оноод наансаан ингэж явсан байна. Их юм ярьсан бид. Тэгээд миний дээр тухайн сууж бас эмээгийн хүүхд юм байна. Бас багштай хайртай ингээд хүмүүсийг үргэлж сэтгэлдээ бодож явдаг. Их таалагдлаа. Тэгээд чиний яг дуулах дуу чиний дотроос гарах юм чинь энэ дуу мөн байна гэдэг бодогчсэн. Өгсөж өрөөдөж хаяа бүдэрч хүний амьдрал Хөртмөн оногцсон хүй тавилангаа Өдрөг амьдрнаа биёрийнхөө Санаа бодолд минь үнний мөрөөс хизээж хазайхгүй Сайныг бүтээх халуун сэтгэл багдахгүй Амьдрал зөвхөн дэшээ байдгийг Зүрхэндээ харсан өөрийн бүхнээ гомдоох бэ Гайт бол тэгээд үг аян хоёуланг нь бичсэн байс тийм. Ийм учиртай нэлээ. Үгэн дээрээ баяр цэнгэл яруу найрагч маань бол одоо сэр одгоо нэрмжит шагналч Монгол Улсын соёлын төвийн найзлалтан бас ч үгүй нэлээ олон дууг сайхан тэрэлж бичсэн. Одоо намсрана руу өөр хин хэмлээд те зөндөө дууцд бас дуугийн дуулцсан хөрхөө бас зүүнүүд нь ч бас хөрг ингээ явцсан энэ их гоё энергитэй айгүй сайхан хүн байдаг. Тэр хүн ингээд анх бямжуу ах ингээ үгийн ингээд ийм эрхүүгээд хэлээд бичсэн байсан юм лээ. Тэгээ бямжуу ах үгэн дээр нь засвар хийсэн юм лээ. Тэгээ шинэ үеийн боо ах ч гэсэн ерөөд бас нэг бадаг дээр нь бас мэдээж аяа ихт нь үгийг харьцаглаа тэгэл зассан байна тийм ээ. Тэгээд бямжуу ах чинь шинэ боёотой их сайн, боё ахтай их сайн найз гэсэн. Тэгээд энэ ийм бичиртэй ингээд. Тэгээд яг нэг тэр хоёр яг нэг гэдэг нэлийн засвар хийсэн. Анх надад би нөгөө баяр цэнгэл ахыгаа таньдгүй байх үед надад тэгээ хэлсэн байсан. Тэр нь бол яг бодит түүхийн тулгын горомж болоотой. Тэгээ би ч одоо энэ дууга бүтээх гэж бол нэлээд 4 сарын хугацаа 4 сараас 5 6 7 8 9 10 сар гарсан. Тэр 2 жилийн хугацаанд Баянлагаас одоо өөр хүн авах боломж байсан уу? Байсан тийм ээ. Тэгээ гавьяатын. Тэгээ тэр сайхан уучрал нөгөө
стожинк бодол биелээ олж ингээд энэ сайхан дуу төрсөн байна. Тэгээ сайхан байна. Энэ бол клипинос дандаа өөрийнхөө нөгөө тоглолтын сайхан гэгээлгийнүүдээр хийсэн байл шүү дээ. Зургуудаар тийм. Нөгөө нэг Дорногов аймгаар үг нь тоглолтоор гарлаа л та. Нэг аймгаараа тоглолтоор гарах гэдэг. Тэгээ дуу маань одоо нэг яг ингээд явахын өмнөх нь одоо бичлэг бүх юм дуусдаг. Клип хийж байгаа нэг үсэн цацгуу гэдгсэн чинь баянтлаа би өөрийнхөө гэдэг нэртэй дуу. Өөрийнхөө одоо чиний ингээд бичлэг байдгүй гэдэг. Надад одоо бүх өргөнд хийсэн тоглолтын мөн бичлэг байгаа гэсэн. Тэрийг явуулчих. Өөр оюутан бахмахын бичлэг зөндөө мэлэн шүү дээ. Тийм тэгээд нөгөө нэг зургууд юмнууд ингээд эвлүүлж ороод ингээд арис байдлаар ингээд оруулаад орчоод тоглолтоор яваад ирсэн байна. Тэгээ хандлаа одоо их олон хүмүүс одоо нийтийн дууцтаас маань сулгаах экстраас маань одоо өндөр авиатуудаас маань сайхан урам үг ирж байна. Одоо ойрын хугацаанд ойрын ер нь нэлээ мэдгүй энэ хэдэн жил дотор гэж ярьж байгаа шүү. Яг ийм богинохон хугацаанд тэгээд ийм өөрхөн бор зүрхээр ингээд ийм их хандлттай ерөөсөө ийм эрс ингээд хийтүүлсэн юм бүтээл байдгүй. Одоо чахланг одоо анх ингээд дуугаар хийж хагаад одоо үзэгчд бол ерөөсөө тэр дууруу чахлангийн дууруу таширчсан бол одоо бол ерөөсөө ингээд хандлага чи байна. Ерөөсөө бүгдээрээ л би өөрийнхөө гэдэг чийлэнж явж байна. Бүх хүмүүс одоо өөрийнхөө хүмүүс уур хайчаад эмч одоо бүхэл одоо цагдаа зэргийн хүмүүс хүртэл ингээд над руу чатаар явуулсан. Ингээд зураг оруулсан шүү, ингэсэн шүү гэл өөр ингээд маш их тархсан. Тэгээд яг хүн ихлэ итгэдэг юм лээ. Би ч одоо миний амьдралд сошиал ертөнцөөр миний нүдэнд харагдаж байгаагүй, миний өөрт нүдэнд харагдаж байгаагүй тоос эхлээд итгэхгүй ингээд зүгүү гэдэг бараг л боддөө л энэ яг энэ K2 чинь бараг л мөн үү. Тиймэрхүү төвчин тэгээд телевиз ер нь ингээд явж байгаа ингээд хүмүүсийн хамгийн их сонсч дуунууд бол ер нь айдооны мэдлэгнээс харагддаг. Одоо ингээд нэвтрүүлэгт орж явахд бол би өөрөөр ингээд өдөрчм бараг нэг 10-аад дуу явж байгаа шүү дээ. Тэгэхэд бол 2-3 үзэгч толбогдож байгаа байхгүй. Зарим нь бол баянлаа дуучнич гэж мэдгүй шүү. Зүгээр дууных нь нэрээ намайг орж явахад Говьалтай аймаг айлсамаас хэлээ. Би өөрөөр гэдэг дуу. Тэгээ би тэгээ цаашлуулаад ямар дуучныг ямар дуу гинэ гэдгсэн чинь мэдгүй би өөрөөр гэсэн гэж. Тэгэхээр бол ингээд энэ бол маш хурдан очсон байгаа байхгүй хүмүүстэй богинохон цаг хугацаанд тийм ээ. За сайхан байна. Тэгээд уран бүтээлч одоо энэ сайхан найзуудтайгаас уран бүтээлийн тухай яриад тэгээд энэ бас оны босгон дээр 2 сая уран бүтээлч маань бас хамтарсан гайхалтай сайхан тоглолт. Тэгээ энийх нь одоо 2 дахь вид асан тоглолт шүү дээ тийм ээ. Болгож байна. Тэгээд шинэ жилийн энэ сайхан одоо цаг мөчид хүрж байгаа. Тэгээд ер нь бол одоо дуучтай хувьд их одоо шинэ оныг бас яаж хөтдөө тийм ээ. Энэ жилийн хувьд бол бас арай өөр маягаар хөтөнө шүү дээ тийм ээ. Энэ тухайгаа яри шинэ жилийн бас сайхан торсон учраас тийм ээ. Шинэ жил гэдэг бол ер нь хүүхэд байхаас эхлээл тийм гоё дурсамжтай мөрөөдлийн баяр шүү дээ ер нь бол. Ёолк голоосаа гэл те ёолкийн тоглолтод орно. Одоо нэгдүгээр ингээс ахуулаад л сумынхаа ёолк сургуулийнхаа ёолк болгоод дээр л бүжиглдэг байлаа. Тэгээ ёолкноор нөгөө өвлийн өвнөөсөө бэлэг авна гэдэг бол ерөөсөө хүний хүүхэд байх насны тархинд одоо байдаг тийм дурсамж шүү дээ. Тэгэхээр одоо цагт бол шинэ жилийн баярыг гоё тэмдэглэдэг болсон шүү дээ ер нь бол. Тэгтээ тэгээд цар тахлын үед бас шинэ жилүүд бас болоод байгаа тийм. Яагаад тэгэхээр бие биендээ сайхан баярын мэдчилгээ дэвшүүлж байна. Одоо сошиалор одоо юм олуулаа ингээд яриад нь шүү дээ тийм. Группээр ингээд яриад бие биендээ гоё ярилцж байна. Бид хоёрын одоо энэ жилийн шинэ жилийн бэлгийг дуунд одоо дуртай хүмүүстэй, бид хоёрын дуу дэмждэг хүмүүстэй зориулж яг өөрсдийнхөө одоо шилдэг гэсэн дуунуудаар илүүлээд сошиалор буюу дидиш Unilive сувгуудаар одоо хүргэе гэсэн зорилготой ингээд явж тоглолтод маань бол Монгол Улсын гайчигчин ард түмний одоо хайртай уран бүтээлч амар жиргалагч маань оролцож өөрийнхөө хамгийн шилдэг гэсэн дууны тэр цоморлогыг бас хүргэсэн байгаа. За мэдээж хөгжим найруулга нь бас гоё орчин үеийнх болгоод ингээд бэлтчихсэн. За дэлхийн одоо Монголын бүжгийн ертөнцийн бүжгийн спортод бас нэлээд дээгүүр байр эзлэх дэлхийн олон тэмцээнүүдэд очиж финалийн шатнаас ахуулаад 5-6 дугаар байрын шагналыг авсан. Манай одоо Мөндөний самтлаг гэж байгаа хамтартай. За Мөндөний самтлагын авьяаслаг
бүжигчин дүүнөрөө манай бас миний уран бүтээлийг дэмжиж ажилласаар ирсэн. Энэ удаагийн тоглолтод манай Баянтлагийн маань очиж явна чамруугаа гэдэг дуу болон миний болор сарны аялал гэдэг дуун дээр бас бүжиглсэн байгаа. Ер нь өөрөө ингээд бас бүжиглжсэн хүмүүний хувьд бол мэдээж бас дууныхаа арга маасыг бас бодно биз тийм ээ. Илүү ийм бүжиг найруулвал бас найруулганд бас оролцох л. Өнөөдөр одоо яг очиж явна чамруугаа гэдэг дуун дээр бас бүжгээ харна. За тэгэл ер нь бэлтгэлүүд маань ер нь 80% тайл болоод байгаа. Энэ олон хүмүүс онлайнаар одоо бие биенийг харж штэ тийм ээ. Одоо ингээл ингэж хийвэл яах вэ? Ингээл яах вэ гэл. Тэгээ мэдээж 12 сарын 30-ны өдөр бид нэр бас тайзан дээрээ бэлтгэлээ бас нэг дор гой болгож өгөөд нэг цагтаа яг дамжуулалтан дээр бас зүрхтгэлээр бас сайхан тоглолтоос барихаа тогтлол үлээж юм да. Мэдээж бол цаг үеийн наран хүүг ярихгүй бол миний одоо оюутан цагийн маань манай дэд хөрсөлтэй. Гэхдээ миний найз чинь маш тийм сэтгэхгүй зүйлээрээ маш одоо бясалгадаг хүмүүс гэж байдаг шүү дээ. Маш их зүйлээ. Voice show-нд ингээд ороод ирчүүдийг дуулаад тийм ээ зэрлэг зэсгийн хүлэмж гээл одоо ингээд дуулаад одоо хүн мэддэг. Тэгээ хурд хамтлаг бол наран хүү одоо хоёр дахь voice нь явагдаад шилдэгүүдэнд тодорцсон байхад өмнөх voice-ийн одоо шилдэгүүдээс одоо наран хүү ганцаараа хурд хамтлагтаа одоо хүртэл явж байгаа. Одоо цомгийнхаа ажилд орсон явж байна. Дуугаа хилэвчүүлээд ингээд явж байна. Архим уран бүтээлс найзрын дээрийн тоглолтод дуулна. Хөтлөгч юм. Одоо найзаараа бас бахархаж явдаг. Амар жаргалгаа маань одоо ирж дуулах гээд одоо цомрлог гэдэг одоо бүх сайхан эд дуунуудын цомрлыг бэлдэж идэг. Одоо ингээд бүжгийн одоо мөндийн саналыг сайн ярьлаа. Тэр бүгд маань одоо ингээд үргэлж одоо бидний дэмжиж ингэж Баянгол хүртэл тэр олоолаа тохиорчж байгаа шүү дээ. Зөв зөв. Тийм оролцоо тий. Одоо тэр хэд маань зөвхөн тий ингээд дэмжиж байгаа биш. Нэрээсөө тэгэл хүн театрын чинь тэр чигээр хөдөлж байна. Одоо зөндөө болон одоо контентын тоглолтууд энэ хүн театраас одоо бас хурж байгаа. Тэгээ одоо малчин телевиз болон үлзий телевиз бүх одоо ингээд ардлын албаны дээр одоо бид хоёрыг гэсэн сэтгэлтэй байгаа хүмүүстэй л одоо чин сэтгэлээс аваад чинь Монголын ард түмэн 5 хүмүүс цэнгэр зэлгэцээ үзэн суугаа энэ торгон гагшинд хэлгээд одоо уран бүтээлчний яг ард нь байж идэг эрхэм хүмүүс бол энэ уран бүтээлчийн одоо тэр их одоо юу гэдэг те хуваар нь тооцоолвол уран бүтээлч нь 20%, ардлынх нь баг 80% байдаг. Энэ бол ямар ч маргаангүй зүйл. Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Яндынгийн Батмөнх, Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Баян жаргалын Баян далай. Болор сарны аялгаутай очиж явна чамрууга хамтарсан уран бүтээлийн лайв концерт 2020 оны 12 дугаар сарын 30-нд 19 цагаас Unilive 88 дэдэш 900 сугуудаар Монгол түмэндээ өргөн барьж байна. Тоглолтод Монгол улсын гавь жүжигчин Амар жаргал, Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Voice show-ны шилдэг оролцогч Наранхүү, Цэнгэл бүжгийн дэлхийн аваргын шагналт Мөндөд самтлаг оролцсноо. Монгол түмэндээ ирж буй шинэ оны баярын мэнд хүргэе. Болор сарны аялгаутай очиж явна чамрууга одоо уран бүтээлийн 2 дахь үе даасан тоглолтонд хамтын бас уран бүтээлүүд байгаа тийм ээ. Тэгээс сайхан шинэ уран бүтээлийн талаар ярив. Сошиал тавигдаад бас нэлээдгүй хандлтаа бас явж байгаа сайхан уран бүтээл байгаа тийм ээ. За хоёр шинэ уран бүтээлийг хүргэнэ. За нэг нь бол одоо манай Баянгол аймгийн бидний одоо эрхэм дотны зөвлөгч Монгол улсын соёлын тэргүүн ажилтан хүчний зохиолч Нурын Баасан дэрж гэж манай Сурд музик студийн их хүндтэй ах маань байгаа. За Баасан дэрж хүмүүс дандаа л зөвлөдөг. За ингэж ийм байх хэвээр, тийм байх хэвээр. Ингээд энэ тоглолтод Баасан дэржийнхаа зохиолсон шинэ жилийн бүжиг гэдэг дууг энэ одоо битээр авч хамтдаа дуулсан байгаа. Зөв зөв. Энэ дуугаад явж байсан дуулна. Тэр шинэ жилийн сайхан холбогдлолтой тоглолтын дээр явж байсан. Зориулах болно гэдгийг бас хэлдэг. Дараагийн дуу бол Баян далайгийн манд дуулсан дуу байгаа. Тэрийг бас тэр хамтарч шинжилээд дуулна гэж төлөвлөж байгаа. Тэр дууны хандлага тийм. 26-нд сая 26 тий.
тоглолтоо хийсэндээ манай анх хоёр цанцлтан хоёр анхаа найзын маань аялгаа. За. Яруу нарийнч нэргүүгээд бас л олон дуутай. Айгүй бол цагаан дуутай бүтээлч залуу найзын маань шүлгээс бүтсэн амт нөхрийн ирэл одоо энэ ертөнцид бид бүхэн ижээ аваасаа мэдлээд одоо тий дуун жигүүрийг бий болгоод одоо жигүүрлээ явж хаад бүх сайхан найз нөхдүүд маань хэдий одоо бид бүхэн жүжигчин, бүжигчин, дуучин янз бүрийн байгаа гэсэн тий бүх найз нарыгаа зөвхөн урлагийн салбар юм шиг бүх одоо нөхөрлөл, найз нөхөрлөл үнэн сайхан зөв байгаасаа, үнэн байгаасаа, мөн байгаасаа гэд ерөөсөн тийм сайхан ерөөлөө бүгдээд. Хамт нөхрийн ерөөлөд. Тэгээд одоо тоглолтондоо дуулж одоо бүх сайхан найз нарыгаа аз ямартай эрүүд ингэ байгаасаа гэд ерөөж байгаа. Тийм сайхан уран бүтээл юм. Цаашид бол мэдээж за одоо онгараад дараагийн уран бүтээл одоо шинэ оны бас уран бүтээлээ олсон баг төлөвлөж байгаа бас олон ажлууд бол байгаа. Мэдээж цаг сайхан болвол тийм ээ 21 тэгэл дараагийн асуудлууд бас байгаа бах тийм ээ. Сумдаар одоо сайхан тоглох тийм ээ. Тэгэлгүй яг одоо тэгээд мэдээж аливаа юм дуустдаг. Мэдээж энэ аюултай цар тахалж ирсэн мэдээж дуусна. Монгол хүн амныхаа бэлгэр гэж ярьдаг. Бид хүн бүгдээрээ бас энэ 2020 оныг бас ингээд үдэж байна. Ирж байгаа 2021 он маань бас мэдээж дэлхийн нийтээрээ эрүүл одоо сайн сайхан бүхнийг хүсч мөрөөдөж байна. Мэдээж энэ өвчний үед одоо ингэж амьдрах хэв маяг маань өөрчлөгдөж байгаа ч гэсэн бид хүн бас ахаад биднэрт ийм зүйл тохиолдол яах вэ гэсэн тэр бэлтгэлийг бас итгэл үнэмшдэг өөртөө авч ийн л. Уран бүтээлийнхээ орол цаагуулыг бол битээр сайн хийж байгаа. Одоо тэгээд 20 морой 50-д бол мэдээж баянлаа. Бид хоёр бол цаашдаа уран бүтээлээ хийж өнцөг боломжтой аялна гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгээд энэ ондоо тоглолтоо хийчээд дараад нь бүх юм сайхан болоосаа гэж бас л одоо уран бүтээлээ хийсээр л байх болно. Баянлаа гэдэг тийм. Тий одоо тэгээд 20 гэдэг одоо хоригддаг 20 оныг нэг тийм нэг өөрсдийнхөө хэмжээнд бол аль болох нэг хоригдчихгүйхэн дууга болон одоо тий хийх гэж байгаа зүйлээ хийх гэж чармайж байна. Тэгээ ямар ч гэсэн ард дээр нь гарна. Бэрхшээлийн ард бэлэг байдаг гэж үгүй тийм. Тэгээд нарийн ширийн зүйл нь бол яг хөө тэгэл одоо тий хүн болгонд ганцхан бид хоёрт биш бүх зөв хүмүүст л тохиолдсон байгаа. Гэхдээ энэ зүйл дээр нэг туйлшраад тэгж болохгүй байна, ингэж болохгүй байна гэж хоригдоод ингээд байх бас болохгүй байх гэж бодоод бид тэр бол зөндөө зүйлийг төлөвлөж байгаа. Тэгээд яг ардман л байгаа хүмүүсийн бид тэрийг урцалж, түлхэж, дэмжиж байгаа энэ зориг л ер нь маш их байгаа шүү дээ. Тийм л учраас бид тэр одоо энэ тоглолтыг хийж чадж байгаа. Бид тэр хоёулахнаа хийгээд мянган юм яриад бид тэрийг ард тийм байхгүй л хин юуч болохгүй шүү дээ. Тэгээ энэ бүх зүйлийг ингээд дэмжиж байгаа. Бид тэрийг хойстооч дэмжсээр байх найз нартай. Тэгээ бид тэрийн дууг үргэлж сонсож, бид тэрийг үргэлж одоо цаашаа явах замыг мөн тэгшилж, урам зориг хайрлаж байгаа. Тэр том итгэлийг өгж байгаа Монголын ард түмэндээ одоо бид тэр маш их баярлж байгаа. Мэдээж одоо бид нар чинь соёлыг түгээж байгаа улсууд. За ингээд уран бүтээлч хүн одоо хоёр эрхэм дуучны хувьд бас ямар бодолтой байдаг. Ер нь уран бүтээлч хүн өөрөө бас ямар байх ёстой юм тийм ээ. Соёлыг түгэж байгаа төрөнд нь явж байгаа шүү дээ. Хүмүүсийн ард түмэн хэрэг ингээд уран бүтээлийн хувьд ч гэсэн хувь хүн өөрийнхөө хувьд ч гэсэн одоо бас ямар байх ёстой. Тэр бодлоос асуулт тийм ээ. Хүн болго өөр бодолтой байдаг байх л та. Тэгэхээр мэдээж одоо ингээд хүмүүс бас тодорхой хэмжээгээр дууг маа сонсдог тийм учраас уран бүтээлч байхын бас нэг одоо өөртөө байл суулгах шин чанар гэж би боддог л. Тэгэхээр мэдээж Ахмад одоо үеийнхээ уран бүтээлчдийг маш сайн хүндэлдэг байх хэрэгтэй гэж би боддог. Ерөөсөө олон одоо Ахмад уран бүтээлч нартай хамт тоглолтоор хөдөө орон нутгаар явж илаа. Тэгээ манай бас биний бас суур хүмүүжил байна Ахмад одоо хүмүүсээ хүндэлдэг. Маш тийм Ахмад настай хүмүүсээ хүндэлж Ахмад уран бүтээлчдийг хүндэлдэг. Тэдгэрийнхээ дуусан дуу тэдгэрийнхээ бүтээсэн тэр одоо сайхан дөрүүд одоо уран бүтээлч хүний бүх зүйлийг одоо хүндэлдэг байх хэвээр. Тэр чанар бол хамгийн одоо чухал зан чанар юм болов уу гэж боддгийг. Нөгөөтэйгөр уран бүтээлч хүн бусдад одоо үлгэр дуурайл үзүүлнэ гэж энэ бол зайлшгүй байх хэвээр. Бид нэр одоо сошиал хөгжиж байгаа энэ үед ч гэсэн
үг яриа тий. Одоо бусдыг одоо ямар зүйл байлдан дагуулах вэ гэдгийг, ямар зүйлд уруу татах вэ гэдгийг бас маш бодож одоо ярихгүй бол энэ сошиал ертөнцид ийм хүчтэй юм байгаа үед бол биднээс алдах юм дөндөө гарна. Тийм учраас уран бүтээлч хүн маш том одоо тийм сэтгэлийн тэнхээ байх хэрэгтэй. Тийм учраас тэр аав ээжигээ хайрлах, ахмад үеэ хайрлах, эх орноо хайрлах тэр сэтгэл зүгэл бусдад өгөхийг хичээдэг. Миний хувьд бол тэр талаасаа илүүтэйгээр аав ээжигээ хайрлаасаа, ээжигээ хайрлаасаа энэ хорвоо дээр одоо ээжгүй юм гэж байхгүй, ихгүй хүн гэж байхгүй, амтэн гэж байхгүй. Тийм учраас ээжигээ илүү хөндлөж хайрлах тэр сэтгэлийг бас сошиал пэйж хуудасаар дамжуулж бас өгөхийг хичээдэг л дээ. Хүн болгон сайхан байгаасай. Ер нь бидний дуунаас бидний ингээ хараад биднээс арай өөр зүйлийг мэдэрдэг байгаасай гэж хүсдэг шүү дээ. Тийм манай Батмөнхийн ярьж байгаа зүйл дөө гайхалтай. Ер нь би бас Батмөнхөөсөө одоо манай тоглолтод болж байгаа наранхуу найзаасаа, уян тэр найзаасаа тийм үлгэр жишээ зүйлүүдийг хардаг, сонсдог. Тэгээ мэдээч хэрэг миний эмээ, миний ээж тэгээ одоо амар жаргал гавьяатайгаа бол би ярихгүй байж болохгүй. Гавьяатайгаа би ч хамгийн анх 21 аймаг одоо 330 сум гэж явж байлаа. Дараа нь одоо отхон гэрэл дуучинтайгаа явжлаа. Дараа 3 дахь удаа нь бүтэн одоо ингээд тойрохтой ондагийн Батулга найзтайгаа явжлаа. Одоо энэ олон хүмүүсээс маш их тийм үлгэр дурайл. Би одоо эмээгийн хүүхд, эрх хүүхд учраас би замын дундаас жоохон болж чадахгүй юм болоод ямар их зардгийн ухааны юм яриад би ч одоо замын дундаас машинаас буугаад замдгаар халахчихлаа. Хайж байгаа. Одоо тэр их холоос дорноо явах гэж байгаа юм да. Тэгээд тийм одоо нэг юугүй одоо нөгөө ядчад одоо би өөрийнхөө гэдэг нэгтэй дуудсан. Энэ их өөрийнхөө хүн л дээ. Би хүнд их зөөлхөн чимээгүй байхыг хүсдэг. Хэрүүл болон маргаан зээж сайхан зүйл дээр авчихгүй. Тэгээд яг зарим хүмүүс бол нэг тэрийг мань бол энэ их айж байна гэж боддог юм шиг. Тэгтээ бол үгүй л дээ. Эрүүл сарвал энэ ороо дээр гартай хөлтэй хүн тийм ээ. Хүндэл тэр дотор явж байгаа. Би энэгээр юу хэлэх гээд байна вэхээр альва зүйлийг алдаж онож явж иж хүний хүндлэгийг ч ойлгох юм. Өөрөө тэр зүйлийг мэддэг болсон байхад энэ хүн намайг хүндлэхгүй байна да гэдгийг ч мэддэг болчтой. Тэгэхээр яг ингээд цаг хугацаа гэдэг чинь альва зүйлийн хамгийн том шалгуур, том зүйл гэдэг юм лээ. Тэгээ уран бүтээлч хүний ганцхан урдаа тавьсан зорилго байх хэрэгтэй. Одоо оюутан байхад хэлдэг шин. Яг дуучин болоё гэж юм, бүжигчин болоё гэж юм тэгвэл яв. Болохгүй тэр хөдөөгөртөө ч өнөө хайрлал гэдэг байсан. Багш нарын одоо ганц хэлдэг тийм. Ганцхан гэж хэлдэг. Яг тэр үг ерөөсөө хатуу боловч цөөхөн маш яг үнэн байгаа. Яг л та бүхэн мэн одоо ах эгч нарынхаа болон тэ үгээр явж хад одоо ирээдүйд дуучин болох гэж, бүжигчин болох гэж, жүжигчин болох гэж тууштай л бай. Битээ шантар. Хүний үгийг аав тэ. Хүнд загнуулаад хүнд зарагдсанараа муу болохгүй. Өнөөдөр Батмөнхийн төрөнд ярьцлаа тий бүжиглж байсан гэж. Би ч н одоо намайг чинь бол ер нь яг ингээд Саранхуй театрт дууцнаар ажиллаж байгаад оюутан болж ирж байсан л да. 1-2 дугаар курстэй бол одоо тэр нэлээд нөхөрлөө явчихдаг гэсэн. Тэгээд тийм их нэг зөв хөөх хэрэгтэй. Хүний сайхан урам үргийг зөвөр нь авах хэрэгтэй. Хайрлаж явах хэрэгтэй л дээ. Бие биенээ үнэн хайрлах хэрэгтэй. Үнэнгээсээ хайрлаж тэр хайрыг, тэр халамжийг, тэр уран бүтээлийнхаа гоё сайхныг нь мэдэрч чаддаг. Хайр гэдэг үг чинь маш том үг шүү дээ. Тийм л байх хэрэгтэй. Гэгээлэг байх хэрэгтэй. Шантарч болохгүй. Тэгээ би бол олон хүмүүст ийм үлгэрч байгаа юм шиг л гэж боддог. Хөөе. Хичээдэг тий. За, баярлалаа сайхан байна. Тэгээ дэлхийн нийтээрээ энэ цар тахлын өвчин бол одоо энэ сошиал хандлтаас харахад ч гэсэн эв нэгдлийг одоо бас айгүй бидэнд ойлгуулж өгч шүү дээ тийм ээ. Монголчууд ч гэсэн бинийгээ хайрлаа. Бас бид нар бинийгээ ойлгодог, бинийхээ үгийг сонсдог болоод бас сайн тал бас байна шүү тийм ээ. Чи түрүүнд айгүй гоё үг хэлсэн шүү дээ. Яг энийг зөндөө хүмүүс яг цогтоос их ингэж ойлгоосоо тий. Яг ийм хэцүү үед мөнгө бишээ, алт бишээ. Одоо юу ч биш те. Хүн өөрөө амьд үлдэн, амьд хүн байна те. Амьд үлдэх юм л юу ч одоо дараа нь юм болгоно шүү гэдэг. Яг чам шиг бүх хүмүүс тийм бодолтой байгаасаа те. Дэлхийн нийтээр ерөөхдөө ойлгочихж байгаа. Одоо яг энэ
ковид буюу энэ зар тахал гарснаас хойш дэлхийн одоо улс орнууд за манай монголчууд манайхан ч гэхдээ бас нүүдлийн соёл иргэншилтэй тий соёл иргэншилтэй дэлхийн хүмүүс бол ерөөхдөө материалын зүйл бол бид нарт тий өдөр тутамд хэрэгэлдэг ийм л бидний амьдралыг одоо энэ суур амьдрал байгаа гэсэн материалын зүйл ерөөхдөө хэрэггүй юм байна. Өнөөдөр бие бинийгээ хайрладаг бай, хүндэлдэг бай. Энэ богинохон энэ хорвоо ертөнцийн чинь гэх юм бол тий биднэрт юу ч байгаад нэмэргүй байна гэдгийг л ойлгуулсан. Тийм учраас одоо юу энэ амьдралын хэв маяг өөрчлөгдөж ирэхээр хүмүүс арай өөр зүйлд анхаарлаа хандуулж чинь тий. Одоо ингээд бие биентэйгээ ойрхон байхыг хичээж, ах дүүстэйгээ ойрхон бас уулзж байхыг хичээж. Шууд ингээд корона гэдээ хорж байгаа ч гэсэн бид нар урд нь юу ч хийж чаддаггүй байсныг ойлгож байгаа байхгүй. Бүх юм сайхан чөлөөтэй байхад ээж дээрээ очдгоо байсан байж ич. Яг коронавиг 20 хөл орчихоор ээж дээр очих гэдэг нэгэд ингээд болохгүй шүү дээ. Тэгэхээр яг дэрэгдээ байгаа хүмүүсээ хайрлая гэдэг маань өнөөдөр бидний нөгөө хайртай бүхнийг хамгаалж маскаа зүй гэж штэ. Тэгэхээр яг л одоо бид нар хуучин хэвэндээ орол бүгдээрээ өшөө илүү гэр бүлтэй ч юм уу дотныхоо хүмүүсийг хайрлах дээр сэтгэл мэдрэмжийг бас өөртөө хурааж авч байгаа гэж боддог шин. За тэгээд энэ мөчид хэм хоёр дуучин маань Монголын ард түмэндээ за одоо хоёр дахь үе даасан тоглолтыг сайхан тэмүүлэлээс ярилаа, зорилгоо ярилаа тийм ээ тоглолт бол самжилт өгсөн. Монголын ард түмэнд хоёр маань бас яг энэ сайхан шинэ оны мэдчилгээ өсгөргий тийм ээ. За тэгээд телевизээ үзэн суугаа эрхэм үзэгч та бүхэндээ ирж байгаа 2021 онд эрүүл их саруул сайхан байж юу сансан 9 цагаан хүслээ биелүүлж хотлоороо гос сайхан баяр жаргалтай инээд хөөртэй он жилүүдийг бас хамтдаа одоо ухтаасай гэж хүсэж байна. Хамгийн сайхан зүйл бол хүн сайн бодлыг бодож сайхан зүйлийг бас мөрөөдөж дэрэгдэн байгаа бүх хүмүүсийг хайрлж хүндэлж байх нь одоо бидний аз жаргалын тэр гэрэлгээ юм болов уу гэж боддог. Та нартаа шинэ ондоо ирч хүчээр дүүрэн байж эрүүл их сайхан байгаасай гэд уран бүтээлчдийн зүгээс тоглолтын баг хамт олонныхоо хүмүүс хүсгье. За нарлаг Монгол оронд минь нартай тий аз жаргалтай сайхан бие бинийгээ тий бүх зүйлээр ингээд ямар гоё мэдрэмжүүдийг бид нар одоо уулзахад авах болоо бүгдээрээ нэг ингээд сайхан цар тахалг болсоо. Тэгээ тийм сайхан өдөр тун удахгүй ирэх болтугай гэдэг сайхан ярилыг өргөн дэвшүүлье. Тэгээд 12 дугаар сарын 30-ны 19 цагаар болор сарны аялгаутай очиж явна чамрууга гэсэн одоо тэрийн 2 дахь үе даасан лайв тоглолт DD900 Unilever 88 сувгаар шууд дамжуулан хүрнэ. Тэгээд та бүхэн маань зинхэр дэтгэцээрээ бидний тоглолтыг хүлээн авч үзээрэй. Тоглон сууж үзээрэй. За зэгчтэй ингээд Монголын үндэсний малчин телевизээс бэлтгэн өргөдөг уран бүтээлчийн нэг өдөр нэвтрүүлэг маань энэ дүрээд одоо өндөрлөгч байна. Тэгээд эрхэм хоёр дуучиндаа уран бүтээлийн их амжилтыг хүсье. Тэгээд сайхан тоглолтод нь амжилтыг хүсье. Урилгыг маань хүлээн авч одоо нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа баяртай. Бас баярлалаа. Танай телевизийн хамт олонд ажлын өндөр амжилтыг би тэрэн зүгээс хүсье. За тэгээд хүний зүрх сэтгэлийг ямар төвлөж байдаг аялгау сайхан дуу хоор гэдэг хичнээн их утга уянгийг өгүүлж байдгийг та бүхэн илүүртхэн мэдэж байгаа. Тэгээд энэ сайхан одоо Монгол түмэн бол дуун дуртай дуугараа өөрийгөө одоо ирч хүчийг олж өөрийгөө одоо ирээдүйн зорилго руугаа тэмүүлж байдаг. Дуунаас дандаа сайхан зүйлийг өөрсдөө олж авч дандаа дууны сайхныг мэдэрч байдаг Монголын ард түмэн маань хэм хоёр дуучны маа болор сарны аялгаутай очиж явна чамрууга сайхан уран бүтээлийн тоглолтыг маань улам сууж таалан болгоогоорой гэж одоо нэвтрүүлгийн төгсгөл таахандаа хүсэж байна. Тэгээд та бүхэн маань буйны заяа дандаа өдөө байж шинэ оны одоо халуун мэндийг та бүхэнд өргөн дэвшүүлье. Монгол орны өнцөг болон бүрт сууж байгаа Монгол түмэн маань хотлолноороо дэлгэр тайван дандаа сайхан байхын өрөөлийг өргөн дэвшүүлж уран бүтээлчийн өдөр нэвтрүүлгээ жаргаж байна. Баярлалаа зэгчтэй. Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Яндынгийн Батмөнх, Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Баян жаргалын Баян далай,
Модөр сарны аялгаутай очиж явна чамрууга хамтарсан уран бүтээлийн лайв концерт 2020 оны 12 дугаар сарын 30-нд 19 цагаас Unilive 88 дэдэш 900 суугуудаар Монгол түмэндээ өргөн барьж байна. Тоглолтод Монгол улсын гавь жүжигчин Амар Жаргал, Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Voice Show-ны шилдэг орцогч Наранху, Цэнгэн түлжийн дэлхийн аварган шагналт мөндөд самтлаг оролцсноо. Монгол түмэндээ ирж буй шинэ оны баярын мэнд төргий. явна чамруу